үг бүхэн энергитэй, бодол бүхэн үр дагавартай, харин үйлдэл бүхэн золиостой. Энэ бол бичлэгний хамгийн гол утга санаа. Хүмүүс өөрсдийн үзэл бодлын баталгаа, хүлээн зөвшөөрөлтийг хэн нэгнээс хайж өөрийнхөө бүхий л нууцыг яриад байдаг. Нэг үгээр хэлэх юм бол тийм үү, чамд энэ таалагдахгүй байна уу? Надад ч гэсэн яг адилхан. Надад юусэн энэ таалагдахгүй байгаа байхгүй юу? Би ч гэсэн мэднэ. Харин тийм тэгж байгааз аль болох чиний үзэл санаа, бодлыг чинь дэмжиж байгаа тэр хүнтэй яриа өрнүүлэх юм бол цаанаасаа л нэг тотн юм шиг мэдрэмж мэдрэгддэг штеп. Тэгэхээр энэ нь яг юунда байгаад байна вэ гэхээр та хин нэгэн хүнийг татаад байна гэхээсээ илүү зүгээр л яг нэг л энергийн урсгалдаар ороод байна гэсэн үг. Харин хүн дотоод мөн чанартаа төвлөрч өсөж эхэлвэл бусдын зарцуулж байгаа энергит, бусдын хэлж байгаа үгэнд, магадгүй хийж байгаа үйлдэлд анхаарахаас илүүтэй тэдгээр хүмүүсийг юучгүй маш сайн ажиглаж эхэлдэг. Ажигласнаар энэ хүн энэн дээр нэг ийм зан гаргадаг төрлийн хүн юм байна да. Би энэн дээр тэгвэл яг ямар хариу үйлдэл үзүүлэх вэ? Би юу н яг ийм нөхцөл байдалд ямар хариу үйлдэл үзүүлдэг хүн юм бэ? Магадгүй сандраад шалгалтандаа унчлаа гэж бодъё. Хурлаасаа хоцорсон ч байж болно. Тэгвэл таньдаг хүн чинь уурлаад стресстэй аль эсвэл зүгээр л хамаг тэр уур хуцаараа өөрт чинь гаргаж хэрэлдчихэж магадгүй те. Тэгтэл яг энэ үед хэрвээ ажигладаг хүн байх юм бол нөгөө хүнийхээ үйлдэлийг ажиглаад хэрвээ би ийм нөхцөл байдалд орсон бол би яг яах байсан бол би ямар үйлдэл гаргах байсан бол гэж бодно. Харин дотоодтойгоо ажилтгүй хүн юу гэж бодох вэ гэхээр тийштэй тэстэ баларсан юм тийм болжээ те. Угаасаа тэр хүний чинь буруу штэ яаж ч бодсон. Шууд нөгөө хүнийхээ ярианаас дүгнэлт хийлгүүгээр тэр хүний зөв харин тэр хүний муулсан хүний буруу болгож боддог гэж хэлж болно. Тийм учраас хамгийн түрүүнд хүн өөрөө өөрийгөө ажигласнаар маш олон зүйлийн их үүсвэрийг, маш олон зүйл нөхцөл байдлыг зөвөр харах тэр гарцыг бий болгодог юм байна. Тэгвэл яг чимээгүй байх нь өсөлтөнд хэрхэн яаж нөлөөлдөг юм бэ? Чимээгүй байна гэдэг чинь интроверт хүмүүсийн хийж чаддаг ид шидтэй зүйл гэсэн үг биш байхгүй. Экстраверт хүмүүс ч гэсэн чимээгүй байх боломжтой. Энэ нь нэг бодлын зожиг юм шиг санагдаж болно. Надад бол яг ингээм Монголд ирээд би ганцаархнаа зожиг болсон юм шиг санагдсан л да. Гэхдээ нөгөө бодлын хитрхи тийм тайван байгаа байдалтай би тасцсан. Хитрхи ингээд ямарваа нэгэн шийдвэр гаргахад хин нэгэн хүний хараат байдлаас илүү зөвхөн өөрөөсөө хараат байдал руу шилжсэн. Өмнө нь миний найзууд дэмжихгүй бол би хиймээргүй санагддаг байсан. Өмнө нь миний гэр бүл ойлгохгүй бол би тэрийг эхлүүлмээргүй санагддаг байсан. Гэтэ ингээд хэсэг хугацаанд ганцаараа байгаад ингээд ирэхээр хүн эцээц тэрний хариуцлагыг би өөрнө. Эцээц тэрний хариуцлагыг би л ингэж би болгож авч явна. Тэгэхээр энийг би хийхийг хүсэж байгаа бол би хийн, хийхийг хүсэхгүй бол би хийхгүй. Яг би юу хүсэж чинь би дараа нь харамсахгүй юу гэдгээ бодож эхэлсэн нь хамгийн зөв сонголт юм шиг санагдсан. Хоёртаа нь бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлж эхэлдэг. Хүн чимээгүй байснаар хүн яриалах юм бол одоо жишээлбэл би нэг гоё хувийн компанитай болгож байгаа гэж бодъё. Тэнгүүдээ би тэрийгээ хин нэг өнд би нэрийг компанитай болгож байгаа штэ. Би бүр тэдэн сар тэрнийхээ бичиг баримтыг хөдөлтөө тим юм хийн, ингэн тэгнэ гэд ингээ ярих юм бол тэрний бэлэх магадлал нь маш их багасна. Яагаад багасна гэж хүн ярихаараа яг тэр зүйлийг бүтээсэн юм шиг тэр хэмжээгээр энергийг зарцуулцдаг. Яг ярихаараа яг тэр мэдрэмжээр яг би гоё компанитай болсон юм шиг, яг би гоё тэрийг бүтээсэн юм шиг, яг би гоё тэрийг хийсэн юм шиг. Тэгээ энерги нь зарцуулагдчихлаа. Тэр хүн хийн гэж бодсон. Гэхдээ тэр хүн хийгээгүй. Яагаад хийгээгүй вэ гэхээр тэр хүн яг хийсэн юм шиг тэргээ ярьцсан учраас тэр хүний сэтгэл нь ингээ хандж байгаа хгүй, цаанаас нь ингээ энерги нь. Тэнгүүт хэрвээ тэр хүн тэр зүйлээ ярихгүйгээр би яг дуусгаж ээж л би хэлнэ. Би заавал үр дүнгийг харж ээж л би хүмүүст харуулна гэж бодоод хийгээд яваад ах юм бол тэр зүйл чинь жигнэсээ амжилт олж гарах маш өндөр магадлалтай. 3 тонн сэтгэл зүйг тайвшруулдаг чимээгүй байдал. Хэрвээ би болж байгаа асуудал болгоно үргэлж хинийгээ хүнд яриад, хэрвээ би дотооддоо стресстэй байгаа бүх юмаа эргэн тойрондоо яриад л ах юм бол тэр хүмүүс намайг ямар ядаргаатай стресстэй юм бэ? Бүр ингээ хамаг юмаа ингээ яриад инглээ тэглээ гэд ингээд тэр хүмүүсийн хувьд ч гэсэн би стресс нэмж шít. Ярьж байгаа хэмжээгээрээ би өөрийнхөө хамаг хэрэгтэй энергийг би хамаг сайхан ажил хийх боломжтой, өөрийнхөө карьерийн төлөө байх боломжтой. Би бүх энергийг би яг ярьж явах үедээ ингээ бүгдийг нь стресс алгаад ингээ зарцуулчих байгаа хгүй. Тэгээд надаа ингээ энерги үлдэхгүй болохоор би яг яах вэ гэхээр угаасаа хийж чадахгүй штэ. Тийм учраас
их ярих тусам хүн өөрөө өөрийгөө улам л стресст оруулдаг. Тэрний оронд одоо нөгөө нэг тийм чакраны одоо ай байдаг, гэрцэн ай байдаг, тайвшруулдаг. Эсвэл бясалгал байж болж юм, байгальд очиж амарч болно гих мэтчлэн тайвшруулах маш олон зүйлс байдаг. Учираас тэдгээр зүйлсээс яг аль нь надад тохирч ийн, аль нь надад яг таарч ийн, тэрийгээ зөв сонгох нь хамгийн чухал. Дөрөвдөг нь болохоор ухаарлыг гүнзгийрүүлнэ. Чимээгүй байснаар ухаантай болно. За яаж ухаантай болох вэ гэхээр биш үү? Энэ нь маш амархан. Хүн чимээгүй байгаад эхлэхээрээ эмаржно гэл өнгөрсөнг бодоод байхгүй. Харин одоо би өнгөрснөөсөө авсан сургамжин дээрээ яг юу хийх юм бэ? Харин ирээдүйд би ийм зүйлийг бүтээхийн тулд би одоодоо яаж амьдрах юм бэ? Би харин одоо яг яах ёстой юм бэ? Хаанаас нэхлэх ёстой юм бэ? Би зөв зам дээр явж гинөө, би зөв шийдвэрийг гаргаж гинөө, би зөв сонголтыг хийж гинөө гэдгийг ажигладаг. Яг үнэндээ чиний одоо ч ирээдүйг ч бүтээж байгаа шүү дээ. Одоо тэгвэл ингээд бид нар бүгдээрээ энергээ зүгээр цуглуулах шаардлагатай болчлоо. Яагаад гэвэл ирээдүйн карьерийнхаа төлөө, амжилтынхаа төлөө, магадгүй ирээдүйд хийх байгаа зүйлийнхээ төлөө яг яаж энерги хамгаалах юм, яаж зөв цуглуулах юм бэ гэхээр анхаарлаа сарниулах зүйлсээс хол байх хэрэгтэй. Магадгүй хүнд хэцүү үед чинь энергийг чинь сордог найз нөхөд. Аль эсвэл үргэлж чамтай тэмцэлдэж, чамаас дээгүүр гарах гэж чиний хийж байгаа өгүүлбэл бүрийг чинь судалж ингээд чамтай өрсөлдөж байгаа юм шиг тийм мэдрэмж төрүүлдэг хүн. Мөн дээрээс нь чи үргэлж өөрийгөө дотроосоо голж байгаа тэр мэдрэмжүүд ээ штэ, би чадахгүй байна да, энэ хүн ингэж байна да, энэ хүн мундаг юм аа гэд үргэлж өөрийгөө харьцуулаад байгаа тэдгээр хүмүүс. Тэгээд мөн дээрээс нь за би одоо жишээлх юм бол өөрийнхөө төлөө энэ зүйлийг хийхгүй байх юм бол миний энерги ундаг юм байна гэдэг зүйл хүн болгонд байдаг да. Одоо миний хувьд гэх юм бол би өөрийнхөө төлөө ямарваа нэгэн шийдвэр гаргаж би төлөвлөсөн зүйлийг хийж чадахгүй байх юм бол би тэрэндээ амар их стрессддэг. Угаасаа хүн болгон л бараг тэгж байгаа хэл та. Гэхдээ л одоо миний зугаа цэнгэлтэй миний хийх ёстой зүйлээс даваад ирэх үед л би стрессддэг ч юм уу. Тэр мэдрэмжийг авдаг байхгүй. Тийм учраас би заавал тэрийг хийх ёстой гэсэн бол би тэрийг хийх ёстой гэж би боддог. Дараагийнх нь болохоор өдөр алган тодорхой хэмжээний бясалгал хийх. Орой ингээд унтахад аюу хэцүү байдаг штэ. Би нэг хэсэг тийм болсон байсан байхгүй юу? Бүр ингээд үнэхээр унтаж чадахгүй заяа. Тэгээ ингээд Instagram-аа скрол хийхээр дүүрэн аз жаргалтай хүмүүс харагдаад ч байгаа юм шиг. Монголд ирэхээр яах аргагүй нэг юм юмнаас хоцроод байгаа юм шиг мэдрэмж авдаг юм бэлээ хүмүүс. Тэгээд би ч гэсэн сая хэдэн сарын өмнө хурц ирчингүүд яг тэр мэдрэмжийн донд орчингуудаа тэрнээс болоо би стресстэй байсан. Тэгээд би тэрийг яаж шийдсэн бэ гэхээр би зүгээр л за Instagram-аа ингээд хаагаад тэнгүүтээ би сайхан гэрцэн ай сонсоод ингээд нүдэн анаад би дотроо ингээд төсөөлж байгаа байхгүй өөрийнхөө ирээдүйн амьдралыг. Би ирээдүйд ийм зүйлтэй болоод ингэж амьдраад би ийм гэр бүл зохиогоод би ирээдүйд ингэж явахыг хүсэж байна. Яг тэдгээр зүйлсийг ингээд хүн төсөөлөд эхлэхээр яг тэр төсөөлөл дундаа чи айгүй гой зүг зүудэлж хонно заяа. Тийм учраас чиний стресс чи үнэхээр багасаад айгүй сэтгэл чин тайван байна. Тэгэхгүй чи нойр хүрхгүй байна гэж Instagram ухаал, сошиал медиа ухаал, Facebook ухаалах юм чи улам стресстэй л байна. Тэгэхээр яг тэрийгээ амар сайн зохицуулах хэрэгтэй юм байлээ. За тэгээд хамгийн сүүлдээ нь хэлэхэд чи өөрийгөө хин нэгэн хүнд батлах гэж ярих, чи өөрийнхөө эгог өндөрсгөх, чи өөрөө заавал мэддэг болох гэж, чи өөрөө заавал мундаг байх гэж, чи өөрөө заавал өөрийгөө рекламдаад маркетинг хийгээд тэгж явах тусам чиний энерги чинь багаснаа. Яагаад багасж байгаа вэ гэхээр чи заавал тэг шаардлагагүй байхгүй юу? Чи зүгээр л яг дотроо тэр энергээ цуглуулж агаад хүн болгоно чиний талаар ингээд амар их бодоод хүн болгоно чиний талаар ингээд ярих тусам чиний энергиэс чинь бага ингээд авсаар л байна. Тийм учраас хүн болгонд өөрийгөө яриулахгүй тулд зүгээр л дотроо өөрийгөө хадгал, битгий хүнд өөрийгөө батал, битгий хүнд өөрийгөө харуулах гэж хичээ, битгий хүнд өөрийгөө мундаг ийм тийм гэж ингэж хэл эсвэл муу зуу яг юу гэж хэлдэг юм мэдгүй битгийг зүгээр л өөрийнхөө хийх зүйлийг дотроо хадгалаад өөрийнхөө хийх зүйлийн төлөө чимээгүй хичээгээд өөртөө тэмцээд тэгээд өөрийнхөө яг хүнд хэцүү үед өөртөө хамт байгаад дэмжиж хэрэв үнэхээр чи ганцаардаад байгаа юм шиг мэдрэмж авбал чиний төлөө байдаг хүмүүстэй цагийг өнгөрүүл.
чиний төлөө чамд хатаархдаггүй, чамайг доош нь унгаадаггүй, чамайг дардаггүй, чамтай өрсөлддөггүй, яг тийм хүмүүстэй хамт цагийг өнгөрөө. Тэгжээж чиний энерги чинь гоё сэргэнүү гэхээс биш. Миний энерги унаад байна гингүүтэл чамд хатаархдаг хүмүүс дунд очиод байгаа юм бол чи дахиад унаал байна. Тэгэхээр чимээгүй байдал гэдэг бол өөрөө амжилттай үндэс юм аа. Тийм учраас чимээгүй байгаа хүмүүсээ бити зожиг гэж бодоорой. Мөн дээрээс нь чимээгүй байгаа өөрийгөө бити ганцаардмал гэж дүгнээрээ, харин чи амжилтынхаа төлөө явж байгаа үе чинь ч байж магадгүй шүү дээ. Тэгэхээр энийг маш сайн санах хэрэгтэй шүү. За тэгээ дараагийнхаа бичлэгээр уулзцгаая. Бүгдэндээ love you guys.